За бүгдээрэнд нойроо мэд. За түрүүний бичлэг дээр болохоор за энийг энэ point of interest-ийн бүс энэ ч байсан. За энэ чи order block-оос давхцаж исэн. Тэр бүсийг маань ирээд ханш шалгах нэ гэдэг энэ чинь sale орсон. 1 минутаар харж байгаа. За 1 минутын дээр болохоор энэ дээр гаргасан хариулт нь за энэ дээр болохоор дэш өгсөн доош онсон. За энэ ч нэг юм дэшиг энэ хоёр оройгоо SCP чиж байгаа юм шиг юм хөдөлгөөн гарсан. За тэгэхээр дахиад цааш үргэлжлүүлээд ажилласан. За энэ чэнэс ингээд дэш өгсөн. Энэ ч SCP гээд эхний тооч нь order block-ын дээрээс айгүй хүчтэй эсэргүүцэл авсан. За дараа нь дахиад хүрээдсэн дэш ингаал утсан. Дараагийн кантл нэм жижиг доож гарсан. Тэгээд доошоо унаад энэ ёроолыг сэтлэх үед нь доошоо sale арилжаанд орсон байгаа. За тэгээд sale арилж байгаа бол ерөнхийд нь маш удаан барьсан. За ер нь энэ ёроолыг доод ёроолыг угаасаа авах нь тодорхой. Эхний TP бол энэ ч байсан. Хоёр дахь TP бол угаасаа бүрийн доошоо энэ QN дээрээсэн. За тэгээд хоёр дахь TP руу угаасаа явсангүй. TP 2 авсангүй. За тэнгүүтээ буцаад энэ доор хурж ирээд 1 минутын дээрээ чи миний TP-г авчаад энэ чи ирээд миний TP-г авчаад өсөөд энэ ч нэг чочиг гэж байгаа юм шиг болоод дээд оройгоо шалгасан. За буцаад доошоо бууж ирсэн. Доод ёроолоо авсан. Дахиад энэ чинь хэрсэн. Тэгээд дэшээ бүүм. Гэт энэ ч чочисэн. Хөдөлгөөн гарсан байгаа. За чочоосоо дахиад энэ ч QM-ийнхээ зүүн мөрөн дээрээс дахиад dodge cancel гарсан. За энэ dodge cancel дээрээс оролт хийх боломж байсан. За тэгээд би болохоор энэ ч TP-г авчаад доошоо бууж ирээд энийг 1 2 3 4 5 дахь тооч гэдэг айгүй хүчтэй спорт байна гэж зурсан. Яг энэ чи ирээд TP-г авчаад ингээ хэрж явах хооронд нь за тэгээд өөрийнхөө шинжилгээг за энэ чинээс дахиад явж магадгүй юм байна. Тэгэнгүүтээ энэ чинээс нэг оролт хийсэн. Яг энэ engulfed candle дээрээс нэг оролт хийгээд дээшээ өксөж гарч ирээд энийг эвсэтлэх үед нь баталгаажаа за дээшээ явах нь тодорхой юм байна. Гэт баталгаачлалт авсан байгаа. За дараагийн оролтыг энэ чи хийсэн. За тэгээд ер нь цаашаа барьсан байгаа. За тэгээд энэ бүр одоо энэ оройг сэтлээд за би одоо угсаа ингэ цаашаа дээшээ шүү гэдгээ баталчихсан гэсэн үг. За тэгээд ер нь бол эхний TP энэ ч байсан. За тэгээд хоёр дахь TP бол энэ ч байсан. Ер нь тэгээд одоо энийг гэхдээ энэ дээр ирээд ингээд хэрх үед нь бол мэдээж хаашаага яаж явах гэж байгаа гэдгийг сайн мэдэх боломжгүй. Гэхдээ энэ дээр нэг ийм паттерн харагдаж байна. Энэ паттерны доор нь бол мэдээж мөнгө байгаа. Тэнгүүт нь дэшээ өксөд одоо энэ паттерн маань гэхдээ одоогоор ажиллаж байгаа гэсэн үг. Өкслөө унлаа одоо энэ доор байгаа мөнгнүүдийг ийшээ орж ирж хамлаа. Буцаад энэ чиний point of interest дээр ирлээ. Тэ арай хүчтэй байсан, арай бага байсан. Тэгээд бүүм. Тэгэнгүүтээ дахиад энэ чинээс энийг ингэж хөдлөнө гэдгийг мэдээд хүмүүс энэ чинээс buy суудсан хүмүүс зөндөө байгаа. Тэгэнгүүт тэр buy-уудыг ирээд бийг нь авч байгаа хөдөлгөөнд харагдаж байна. За тэгээ саяны нэг хоёр арилжаан дээрээс эхнийхтэй энэ оролтон дээр 240 pip хоёр дахь оролтон дээр нь болохоор 310 pip. За тэгээ өнөөдөртөө 550 pip шигтэй арилж байсан байна. Хэрвээ энэ арилжааг бүрэн дэшээ эртлэн ингээд барьсан бол 570 600 700 пипний ашигтай арилжаа хийх байсан байна. За тэгээ бүх хөдөлгөөнийг мэдээд бүгдийг барина гэж угаасаа байхгүй. За тэгт юм байна да.